Снукер эсвэл 16 өнгийн аль нь илүү хэцүү вэ? Олон хүмүүс энэ асуудлын талаар байнга маргалддаг. Эхлээд цүнхний хэмжээтэй харьцуулалтыг харцгаая. Та снукерийн халаас бага байх ёстой гэж бодож байгаа байх. Учир нь снукерийн бөмбөгний диаметр бага байдаг. Зөвхөн 52.5 мм. Үнэндээ снукерийн ширээний халаасны хэмжээ нь 85 мм зайд байдаг. Та зөв сонссон. 16 өнгийн цүнхний нээлтийн хэмжээ ижил байна. Мөн снукерийн ширээний халаасны ном нээлтийн өнцөг нь 8 бөмбөгний халааснаас том байдаг. Энэ харьцуулсан зураг нь тодорхой харагдаж байна. Тиймээс снукерийн халаасны хүлцэл 16-аас арай өндөр байна. Ялангуяа богино зайд хашлагад ойртсон бөмбөгнүүд снукерийн халаасанд оруулахад нь илүү амар байдаг. Гэхдээ одоо гол зүйл ирж байна. Снукерийн ширээ илүү өргөн урт хэмжээтэй. Бөмбөгийн диаметр ч бас жижиг. Хүний харааны ойлголтод холын зайны зорилттой бөмбөг илт 16 өнгийн бөмбөгөөс жижиг харагддаг. Онооны наривчлал нь 16 өнгийн бөмбөгнөөс хэцүү. Тиймээс 16 өнгнөөс арай илүү хүлцлийг үндсэндээ тоохгүй байж болно. Энгийн сонирхогчдын хувьд снукер мэдгэдэггүй хэцүү байдаг. Ширээн дээр налж харахад уудан бэлчээр л харагдана. Үндсэн ур чадварт тавигдах шаардлага өндөр. Гэвч мэрэгжлийн тоглогчдын хувьд мэрэгсэн зүйлдээ нарийн төвлөрдөг. Хоёр спортын тоглох арга өөр. Снукер төвөгтэй харагддаг. Гэвч өнгөт бөмбөгнүүд нь тогтсон байрлалтай. Их бөмбөгний байрлалыг алхах төсвөртэй байдал өндөр. Бөмбөгийг цэвэрлэх санаа нь шатар тоглоомтой төстэй. Та дараагийн хэдэн алхмыг урьдчилан бодож чадна. Гэвч бүх өнгийг нэг дор төсөөлж төлөвлөх боломжгүй. Тэрийг цэвэрлэх бодлого 16 өнгийн тоглоомонд бөмбөг цөөхөнч зорилттой бөмбөг бүр тоглолт бүр сарамжгүй байралтай. Мөн ширээ жижиг саад болдог бөмбөг олон бүх бөмбөгийн цогт дарааллыг зөв тогтоох шаардлагатай. Тоглолтын ерөнхий логикт өндөр шаардлага тавигдана. Тиймээс одоогоор эдгээр хоёр төрөл хоёуланд нь дэлхийн аварга болсон тоглогч байхгүй. 16 өнгийн тоглоом тогловол тэр 16 өнгийн тоглогчдыг хожих уу? Энэ бол заавал тийм гэж хэлэх арга. Марк Уильямс снукерийн 3 удаагийн дэлхийн аварга бичлэг гоёстой 16 өнгийн төрөлд бас аварга болоогүй. Зарим талаар үр дүн нь онцгойч гэж хэлж болно. Тиймээс хоёр спорт ижил харагдавч яг үнэндээ бол хоёр өөр мэрэгжил хоорондоо уул шиг ялгаа.